Сайн бацхан үзэгчдээ телевизлийн өдрийн зочны ярилцлагын цаг эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Улсын хурлын гишүүн их төвшин оролцож байна. Орой мэнд хүргэе танд. Тэгэхээр бидний ярилцах эхний сэдэв бол Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам хоёр эвсэж сонгуульд хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн явц зүйр нь ямар байна? Өнөөдрийн байдлаар ямар одоо шийдвэр төрөв? Ажлын хэсгийн явцын талаар би сайн мэдээлэл алах гэдэг. Хамгийн сүүлийн мэдээлэл алах байна. Ямар ч байсан хоёр талаас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа 4 хүний бүрэлдэхүүнтэй гэж одоо сонссон. Нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Нэг 2 орчим удаа уулзсан юм шиг байлаа. Тэгээ уулзаад яг юу болсон тэр талаар мэдээлэл алгав. Тэгээд 1-2 удаа уулзаад чинь бас тийм амархан асуудал тохиролцоонд хүрч чадахгүй л дээ. Энд чинь өөрөө их том асуудал учраас ямар ч байсан ажлын хэсэг гаргаж яах гэдэг нь бол өөрөө их том дэвшил. Ингээ ярилцж байна гэдэг нь бол бас том алхам. Яг ингэх шаардлага байгаа юу гэвэл үнэхээр шаардлага байна. Энэ бол энэ цаг үеийн хамгийн том асуудал гэж бодож байгаа. Ер нь бол Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол Ардын намын Ахмад гишүүдийн зүгээс бол хоёр нам хамтраач нэгдээч гэдэг ийм хүсэлтэг бол удаа дараалал өгжсэн л та яг хувь одоо улс төрчийн хувьд энэ асуудлыг ер нь яаж дэмжиж хүлээж авч байна? Тийм зөвхөн Ахмад гишүүд бас биш юм аа. Ахмад гишүүд төдийгүй ер нь залуу дунд үе ер нь бэр үүр дээр байгаа хороо баг тийм ээ дүүрэг дээр байгаа манай намын гишүүд бас одоо хувьсгалт намын гишүүд дэмжигчдийн хувьд бол ийм бодолсоо давмгаалж би тэрэнд бол харин итгэлтэй байгаа. Дөнгөж саянаас ч юм болсон гэж ер нь одоо тэр 2-3 жилийн өмнөөс л ингэж хандж байсан байгаа. Миний байр суурь би шулуухан хэлэхэд ерэн сүүлийн үед бол телевизээрээ байгаа би шууд хэлээд байгаа. Энэ хоёр нам уучраа олох хэрэгтэй л гэж үздэг байгаа. Уучраа олох хэрэгтэй. Үнэхээр одоо уучраа олж чадлагүйгээр 3 сонгуулийг бид нар үзлээ. 3 сонгуул болоход энэ хоёр сонгуул дээр манай хоёр нам саналаа хаваагаал ингээл алдлаа. Эндээс хэн хожигдох гэхээр за яг энэ хоёр намын хувьд л их ялагдлаа хожигдлаа гэх нь бол гэхээсээ илүүтэй энэ ард түмэн улс орнд хожигдлаа гэж бодоод байгаа. Тийм учраас том эрх ашиг бодоод энэ хоёр нам уучраа олох хэвээр хүчээ нэгдэх хэвээр зөвхөн яг ингээд нэг нам болоод нэр мэрээ арай өөрчлөөд дээж хүүхэд бүрдүүлэх асуудал тэр нь бол өнгөрсөн байж магадгүй хугацааны хувьд тийм ээ. Хууль эрх зүйн талаас. Гэхдээ л хүчээ нэгдэх ямар хэлбэр вэ? Тэрийг одоо бүр бүх талаас нь шавхаж бодоод ингээл одоо чадах хэрэгтэй дээ гэж бодоод байгаа. Зүгээр чадахын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ шаардлага байна уу гэдгийг эхлээд харах хэрэгтэй. Нэгдээд хэрвээ ажиллах юм бол юу хүтээж болох уу гэдэг тэрийг эхэлж ярих хэрэгтэй. Тэгвэл энэ хоёр нам тус тустай байж яснаас хэрвээ хүчээ нэгдэх юм бол энэ улс орны өмнө тулгарсан ямар том асуудлуудыг шийдвэрлэж чадах вэ гэдэг юмасаа л эхлээд яриа бол эхлэх байх. Тэгэхгүй шууд одоо нөгөө нэг 20, 80, 70, 30, 60, 40 гэдэг ингээд нэг тийм сандал ширээний төлөө ярианаас эхлэх юм бол энэ угаасаа олигтой юм бол болохгүй. Угаасаа зарчмж буруу. Тийм учраас ер нь одоо болохын төлөө ажиллах хэрэгтэй. Болохгүй гэсэн хүнд бол яг түмэн олон янзын шалтгаан олно. Тэгчүүл яах вэ? Ингэчүүл яах вэ гэл ингээд суугаад байвал асуудал бол шийдэгдэхгүй. Шийдэхин төлөө л явах хэрэгтэй. Гэтэл одоо нөгөө талаас нь ч гэдэг юм уу Монгол Ардын Хувьсгалт намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх ийм сонирхолоос хэсэг бүлэг хүмүүст байна уу да гэж харагдаад байна. За үүнийг юунаас харж болох вэ гэхээр Монгол Ардын Хувьсгалт намын дарга энэ хоёрыг алхахтай тэмцэх газраас одоо улс төржүүлдэг асуудлаар за түүн рүү чиглэсэн гэмт хэрэг үүсгэх гэдэг юм уу ийм асуудлаар сүүлийн үед бол нэлээд одоо шууглаа. За хамгийн гол нь бас баримтлах асуудал үргэлжлэх хүч гэдэг юм ийм асуудал нийгэмд яригадаад байна л да. Тэгтэл хоёр намын асуудал эвсэх нэгдэх асуудал дээр ингээ ажлын хэсэг гаргацсан байхад одоо нөгөө талаас ийм дайралт орж байгаа нь бол та бас юу гэж харж байна? Мэдээж авилгатай тэмцэх газрын ард хэнийг байна гэж харж байна. Гэхдээ би тэрнийг байна гэж одоо өнөөдөр хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө бол гадарлаж байгаа. Тэрийг өнөөдөр одоо шууд тим юм гэдээ яриад явах бас одоо үйл явдлын өрнөлийг харъя. Ер нь хоёр нам маань ингээд хүчээ нэгдэхий ярэ гэдэг ийм асуудлаар ажлын хэсгүүд хоёр талаас гарчаад ингээд эд ажиллаж байгаа үед нь наад нэг асуудал чи ингээд сөхтөөд байгаа явдал бол надад ч гэсэн бас тийм одоо сэтгэл төрж байгаа. Энэ ер нь одоо улс төрийн зорилготой байна да гэж. Улс төрийн зорилготой байна. Одоо энэ зүгээр байж ийснэ. Гэнтхэн хоёр талаас ажлын хэсэг гараад ингээд ажиллаад эхлэнгүүт нь одоо энэ хоёр даргаыг одоо барих хорих тухай л одоо сүүлийн үед шуугж эхэлж шээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг зогсооё. Ер нь энийг нэгдэх барих тухай энэ яриаг зогсооё гэсэн санаархал энэ цаана байна уу гэж надад бас бодогдоод байна. Тий. Зүгээр энэ хоёр даргын эсрэг гэхээсээ илүү тийм ээ. Танай намын эсрэг гэхээсээ бас илүү. Ер нь энэ хоёр намыг бол хүчийг нийлүүлэхгүй ингээд тус тусны сонгуульд оруулъя. Тэгээ сандал
хуваалгыг тэгээд дахиад 4 дахь удаага дундаас нь гарч ирэх гэсэн ийм сонирхол байгаад байгаа. Ер нь энэ лүгэл чиглэсэн үйл ажиллагаа байж магадгүй гэж би бодоод байгаа. Тэгээд яагаад энэ хоёр даргаыг барих гээд байгаа юм бэ гэж би бас бодоод байгаа юм л да. Энэ хэвлэлүүдээр гараад байгаа юм уу бас хараалга юм. Ямар амир одоо гэмтрийг одоо хийцсэн юм байна гэдгийг бас үзээд байгаа юм. Сонсоод байгаа юм. Тэгэхээр тэгэл нэг тийм айхтар баривчлаад хориод байхаар тийм бас дулдахгүй байгаад байгаа. Нэг тийм намын байрны нэг зарим мөнгийг нэг хүнд өгөөгүй ч юм уу төлөөгүй ч юм уу гэсэн тийм юм л яваад байгаа юм л да. Тэр үүний худлыг мэдэхгүй. Гэтэ энэ бол байлаа гэхэд тэр нь өөрөө иргэний шугамар шийдэгдэх хэвээр асуудал юм шиг л одоо санагдаад байгаа юм л да. Тэгж яригадаад байгаа. Тийм биз ер нь бол тэр бол нэг айхтар эрүүгийн хэрэг биш. Тэг тусмаа одоо нэг Монголын өмчийг авцсан гадаадын нэг нөхөр нэхэмжилснийхэн төлөө тэрний одоо нэхэмжлийг хангах гэж өөрийнхөө улсын иргэнийг барьж яах гэдэг бол тэр нь тэгээд иргэний шугамар шийдэгдэх шүүхээр явах хэвээр асуудлыг шууд одоо эрүүгийн болгоод ингээд дундуур нь хутгалдаад орж яах гэдэг бол тэгээд сонгуульд өгсөн үед энэ бол ер нь тийм над бол ихтгэл үнэмшилтэй ерөөс огт тэр санагдах байх. Тантай адилхан бас ийм байр суурийг олон хүн илэрхийлж байсан л да. Энэ хэрийг бол эрүүгийн хэрэгээр шийдэх ёстой байтал эрүүгийн хэрэгт одоо ингэж үүсгээд байна. Энэ бол ерөөсөө улс төржиж байгаа юм асуудал гэдэг ийм байр суурийг олон ч хуульчд бас ярьж байсан. Тэгэхээр ийм одоо нийгэмд ийм юм байгаа асуудал дээр нь яаж хандах ёстой гэдэм бол одоо хууль хяналтын байгууллагын аливаа асуудал хандахдаа улс төрждөг, нэг хүн рүү чиглэдэг энэ байдлыг яаж талсан сэргийлж зогсоох ёстой вэ? Гэхдээ энэ ялангуяа энэ улсын их хурл маань тийм ээ улсын их хурл тэр одоо тэн дотор сууж байгаа улсууд нам байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч энэ хууль хяналтын нэг байгууллагууд эдрийн л одоо бодох ёстой асуудал шүү дээ. Тухайлах юм бол нэг асуудал бүр их анхаарал татж байгаа юм. Энэ хоёр даргаар телевизээр 7 удаа ярих шиг болно лээ. 263-ын 2 гэдэг зүйл анги бол айл 1900 биш 2009 онд өршөөлд бол хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан гэдэг бол тэргээр ямар ч хүнийг шийдэхгүй гэсэн үг. Тэр асуудлаар шалгаж исэн бол тэрийг зогсооно гэсэн үг. Гэтэл дараа нь 12 онд энэ хоёр даргаыг шийдэхдээ тэр өршөөлийн хуульд хамрагдсан зүйл ангийг зөвхөн энэ хоёрт сэргээгээд хэрэгэлсэн юм гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ би энийг одоо бас нэлээд хэдэн хуульчдаас асуусан л да. Энэ юу үний юм уу худлаа юм. Энэ хэрвээ одоо үний юм бол тэр одоо энэ хоёр дарга яриад байгаа тэр бас хэдэн хуульч ярьж байна. Энэ хэрвээ үний юм бол тэр асуудал энэ хоёртай биш. Ерөөсөө Монголын хууль гэдэг бол ингэж айхтар завхарсан гэдгийг л харуулах гэдэг. Тэгэх юм бол тэр хуулийг завхруулсан улсууд харин өөрснөө хариуцлага хүлээх ёстой. Энийг одоо энэ хэлж их улсууд нь дараахан хариулт өгмөр байгаа юм л гэж хэдэн удаа телевизээр ингээд өршөөлд хамрагдсан зүйл ангаар хүнийг одоо шийдэгдсэн байна гэж яриад байхад л тэрэн дээр ямар ч одоо хүртэл хариу байхгүй байгаа шүү. Үнэхээр тийм үү үгүй юм уу? Тэр хуулийг гажуудуулсан юм. Эсвэл тэр 263 гэдэг нь 9 оны өршөөлд ороогүй байсан юм. Тийм ээ. Энийг одоо бүр нэг учрыг эхлээд бол мухарламаар байгаа. Энэ дээр нэг хариу өгмөр байгаа. Энэ улсын хурл бид ч гэсэн одоо хууль гаргасан улсууд бидний гаргасан хууль эсвэл тийм хачин хууль гаргацсан юм. Нэг хүнд хэрэгжилж болохоор бусад нь хэрэглэхгүй байж болохоор эсвэл маш их ойлгомжгүй тэрийг яаж тайлбарлаж болохоор ийм хууль гаргацсан юм. Эсвэл бидний гаргасан хуулийг ингээд завхруулаад байхад бид нар ингээд мэдэхгүй суугаад байгаа юм уу? Нөгөө бид нар шууд гаргачаал хууль гараад хаях хэвээр улсууд биш шүү. Тэрнийхээ бэлдийг хангуулах талаар ажиллах хэвээр. Гянал тавих хэвээр улсууд. Гэтэл энийг яагаад өнөөдөр ингээд таг чиг ингээд суугаад байна гэдэг л надад хамгийн их миний анхаарлыг татаад байгаа асуудал энэ л дээ. Тэгч хад сая одоо ялдаа ялгүй байх хугацааны тухай яриад ирэхээр тэр 263-аар 263-2-оор тэр авцсантай холбоотойгоор ялдаа байх хугацаа үргэлжилж ийн гэсэн ийм бичгийг авилгатай тэмцэх газраас өгсөн байл л дээ. Бид тэрийг яг нүдэрээ үзсэн. Энэ юу болж гинөө гэдгээд би энэ дээр бол үнэхээр гайхаад байгаа юм. Тийм ялдаа байх хугацаа байхгүй, тийм асуудал байхгүй нэг нь тэр өршөөлийн хуульд хамрагдсан юм чи. Энийг ялж болохгүй. Энийг ч ялж болохгүй. Харин тэрнээс хоошо 9 оноос хойшоох асуудал шинээр үүсэж байгаа бол тэр бол мэдээж хэрэг. Гэтэл энэ яригадаад байгаа нь бол 9 оноос өмнөх асуудлаар л одоо тэр ял өгсөн шиг байгаа. Яг таны ярьж байгаа шиг ингэж нөгөө зааглаж өгж ялгааг нь гаргахгүй л энэ л да хамгийн гол нь нийгэмд одоо мэдээлэл тарахтаа өршөөлийн тухай хууль батлагдлаа. Гэхдээ энэ хууль бол ерөөсөн нэг хүн зориулж батлагдсан хууль гэдэг ийм мэдээллийг бас өгч юм л. Тэгэхээр мэдээллийг бас иргэдэд өгөхдөө зохион байгуулалтаар буруу ташаа өгдөг ийм асуудал ер нь байна уугүй юу? Гэхдээ энэ одоо энэ үнэхээр л одоо энийг зориудаар ингэсэн бол мушгин гуйулсан бол
нэг хүн тааруулсан бол улс төрийн зорилгоор ингэж хэрэгэлсэн бол энэ бол бүр одоо маш том асуудал болно. Юу одоо ганц инквайрийн тухай асуудал энэ бол биш. Одоо яг энэгээр одоо ял үсгсэн, мөрдсөн тэгээд одоо шүүхэн тэр ял өгсөн шүүхэн тэгээд одоо энэс хойш прокурор нь авилгатай тэмцэх газар нь энэ одоо хяналт тавих ёстой улсын их хурлын бүгдээрээ энэ бол их том асуудал болно. Ингэх юм бол энэ хэрвээ үнэн бол цаашдаа Монгол улсд бол хууль гаргаад ямар ч хэрэггүй гэдэг зүйл тийм л ойлголт бий бол. Хууль гаргаад хэрэггүй энийг хэн нэгэн эрхийг дарахтай хүн зөрчиж болно тэрэн дээр хариуцах тоосч чадахгүй болсон ийм улс болжээ гэдгийг л харуулах байна. Хуулиар бусдыг айлгадаг. Тийм учраас энэ бол их том зүйл юм шүү. Энэ дээр эхлээд одоо энэ хариу авах хэрэгтэй байгаамаа энэ. Олон нийтэд энэ талаар бол бүр яг ойлгомжтой хоёрдмол утгагүй хариултыг энэ одоо өгөх хэрэгтэй газрууд нь өгөх хэрэгтэй байна. За тэгэхэд одоо энэ чи яригадаад байна шүү дээ. Чи няцаалт өгөх юм дээр бол тэр өдөрт нь өгдөг шүү дээ. Цагийн дотор өгдөг шүү дээ. Гэтэл эн чинь яригадаад маш их олон сар болчихлоо шүү дээ. Тэгэхэд аль ч газраас ямар нэгэн хариу алга. 263-аар өгс юм аа гэдэг ч юм алга, өгөөгүй маач гэдэг юм алга, инквайр тааруулсан юм аач гэж юм алга, ерөөсө тагчиг тэгсэн гэрнээ баримтчилгааны тухай ингээл яриад байна. Тэгэхээр одоо бол энэ сонгуульд өгсөн үед хин нэгийг баримтчилна гэдэг бол энэ баримтчилна 21 гэдэг бол тэр энэ бол зогсоох хэрэгтэй. Үнэхээр зогсоох хэрэгтэй. Энэ ард түмний үнд хэрэгтэй. Үнэхээр аюултай хэрэг хийцэн тийм аюултай амтан байсан юм бол одоо энэс өмнөх хугацаанд барьж аваад шийдэхэд одоо тэгээд бүгд нэрэмтхэн уншаад явуулахгүй яасан. Чимээгүй байж чад тэгээ одоо яг сонгуул тулгаад ирэхээр дөхөөд ирэхээр энэ хоёр номыг ажлын хэсгээ гаргаад ирэхээр чад ийм асуудал үүсгэж байгаа бол үнэхээр олон нийтийн дургуйслыг бол үнэхээр төрүүлж шүү. Миний хувьд ч гэсэн би бол зүгээр энийг хөндлөнгөөс нэлээ харж байсан. Энэ бас нэг ийм болоод энэ хууль хяналтын нэг хариугаа хийх бах. Энэ аль нь зөв аль нь буруу юм яриад байгааг энэ нэг тийш нь болгож өгөх бах гэдэг ингээ хараад байсан. Гэтэл тийм алгалт бас тэгээ нэг улс төрийн зорилготой гэдэг юм ойлгодод энэ тэрэн дээр түүнийг таслан зогсоох талаар ажиллаж байгаа хүн дуугарч байгаа хүн бол цөөхөл байгаа даа. Ер нь хэлмэглүүл энэ бол хэрэг ингэж бол хэлмэглүүлэлээр зогсохгүй том асуудал шүү. Ер нь манай ном би нарийн бичгийн дараагаар ажиллаж байх үед 1996-аас 2000 он за 97 он тухай бүр баг хурлаа хийгээд намынхаа баг хурлыг хийгээд яг энэ асуудлыг яриад энэ хэлмэгдүүлийн тухай яриад тэр одоо 30-аад оны үн 40-аад он 50-60-аад оны үед одоо хэлмэгдүүлжсэн ямар нэг байдлаар хэлмэгдүүлжсэн нөхөн төлөө уучлалтгүйгээд манай нам уучлалтгүйж байна ард түмнээс уучлалтгүйж байна гэдгийг хэлээд тэрний одоо үр хөөхөд одоо төрөөс садан одоо ах トゥ хамаатан садан тэгээ Монголынхаа нийт ард түмнээс уучлалтгүйгээд тэгээ үүнээс хойш түүнээс цааш бид нар ийм хэлмэгдүүлэлтийг тийм ээ бие махбодор нь болно оюун санаар нь эд хөрөнгөөр нь хэлмэгдүүлдэг энэ муухай түүхийг л ахиж давтахгүй төлөө бүх хүчээр ажилланы үнийхээ төлөө ажиллахаа алдаа гарахгүй гэдгийг ард түмний үед ангаалж игээд ингээд хэлсэн нам шүү дээ. Үнэхээр ийм явдал гарах гэдэг бол тэр инквайр нам байхгүй бид бүгдээрээ үнээрээ энэ эсрэг босгох хэрэгтэй тэмцэх хэрэгтэй. Яг ийм асуудал ирэхэд бас нэг зүйл асуумаар байна л да. 1996 онд ардчилсан намын эрх баригч нам багтаас тухайн үед улс орныг боснуулсан гэдэг зүйлийг эмээ өвөнөр ээж аав нар ярьдаг л да. Тэгэхээр одоо яг ийм үйл ажиллагаа давтагдах нэ гэдэг ийм асуудлаас яригдаад байна. Та энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? Ер нь яг ийм зүйл байсан уу? Харин би одоо тэр 37 он бол аль хэдийн тэр үедээ өнгөрсөн гэж бодож байсан. Тэгтэл сүүлийн үед одоо энэ жилүүдэд болж байгаа юмнуудыг ингээ хараад байхад чинь харин 37 он руугаа буцах гад байна уу юу гэдэг бас ийм тийм болгоомжлоос үе үе төрж байна л да. Тэр 37 оны чинь тэр зарим нэг тэр шинж тэмдгүүд нь тэр нэг давтамжууд нь нэлээд адилхан зүйлүүд нь өнөөдөр бас явж л байна. Байж байна. Сэрэгцсэн байна. Жишээлх юм бол хуулийг үл тоодог. Уландаа ашигт. Тэр хууль төсвийг уландаа ашигт. Тийм биз? Тэр хууль хүчний байгууллагуудыг хэн нэгэн эрх мэдэлтэй хүн ашигладаг. Өөрийнхөө зорилгоор ашигладаг. Тэр махны машин болгож ашиглах гэдэг. Хууль хүчний байгууллагынх нь бол яг хуулиа барихгүйгээр тэр одоо хүмүүст ашиглагддаг. Тэдэнд хөтлөгддөг. Тэдний даалгаврыг гүйцэтгэхийн төлөө явдаг. Тэгээд ард иргэдийг хэлмэгдүүлдэг. Тэгээд нэг бариад авсан бол заавал одоо түүнийг буруутгах гэж оролддог. Олон сар жилээр хордог. Ямар ч одоо мөрдөн байцаалт хийхгүйгээр ямар нэгэн одоо тийм гэм бурууг олох гэдэг суулгажаад тэгээд нэг зүйлээ ингээд шалгаж яснаа шал өөр зүйлээ ингээд шийдэхэд ингээд явцдаг.
тийм ээ үгсэж хуйлддаг. Хувийн зорилгоор болон улс төрийн зорилгоор өшөө авах гэж бивнээс авах гэж ингэж оролдог. Энэ төр чинь 37 оны үед тэр байсан юм билээ. Би төвчний үед бол мэдээ. Тэр чинь өнөө цаг үед байхгүй болсон гэж хэлэх юм үндэсгүй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сэрэмжлэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр ахиад 37 хоног давтах юм бол энэ бол аимшигтай шүү. Аимшигтай шүү. Ийм л юмуудыг дор дор нь баг баг дээр нь засаж тасцахч явахгүй юм бол нийгэм идэхэд энэ нөгөө хяналтаас гараа явцсан байх тийм цаг ирж магадгүй юм. Ялангуяа энэ хүний эрхэн талддаг энэ хуулийн хүчний байгууллагууд дээр байнга хяналт тавьж явахгүй бол хэдийгээр тэр дотоод хэрэгтэнд оролцохгүй ч гэсэн тэр нарийн ширийн одоо тэр байцаалтын ажил гэдэг юм орохгүй ч гэсэн ерөнхийд нь хуулийн дагуу явж гин үгүй юу гэдэг дээр бол байнга анхаарлаа бүх байгууллагууд тавьж явах хэрэгтэй, иргэд тавьж явах хэрэгтэй, хэвлэл мэдээлэл байгуулагч тавьж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байгууллага гэдэг чинь ер нь дураар нь тавих юм бол тэр нөгөө том булч нь бол машин чинь араанууд чинь ирэх гэлээдэг тийм л одоо зүй тогтолтой юм байна л. Өөрөөсөө мэдлэгүйгээр эргүүлэх гэдэг. Тэгэхээр тэр машиныг эргүүлж байгаа гол хүчин зүйл нь нөлөөлж байгаа зүйл нь эрх мэдлүү, хөрөнгө мөнгө юу вэ? Эрх мэдэлч байна, хөрөнгө мөнгөч байна. Тэгээд өөрсдийнх нь тэнд ажиллах улсуудын туршлага дутуугаас ч болж байна. Эсвэл одоо шудраг ус байдлаас ч болж байна. Их олон хүчин зүйл тэнд тус нөлөөлж байгаа. Тэгэхээр яг энэ асуудалтай холбоотой асны зүйл асуухад яг энэ 2016 оны сонгуулиас өмнө хоёр намын эвсэх ажлын хэсэг нь үр дүнд хүрэх болов. Би түрүү хэлсэн. Тэр том зорилго одоо тэр шаардлага байна уугүй юу тийм ээ? Нэгдэхийг үнэхээр ард түмэн хүсэж гин үгүй юу? Шаардлага гэдэг чинь тийм ээ? Нэгдээсэй гэж бодож байна. Улс орны байдал ямар болцсон байна? Тийм ээ? Маш том асуудлууд ингээд овоорцсон байна. Бүр ингээд шийдээсэй гэд ингээд хүлээж байна. Гэтэл энийг шийдэхин тулд энэ хоёр нам нэгдээд ажиллавал илүү үр дүн гаргаж чадах уу? Эсвэл тусдаа байгаад үр дүн гаргаж чадах уу гэдгээс эхлээд бол явна. Ажил бол цаашаа ингээд яваад байна. Тэгээд тэндээс зорилго дээр нэгдэж чадах юм бол тэр дараа нэг суудал тэр 60 30 60 40 гээд ингээд юм руу орно л доо. Тэр бол энэ зорилгын дэргэд бол бага асуудал. Яг тэрийг бол би бас ойлгож байгаа. 60 40 за 70 30 гээд ингээд бол намын хувьд л өөрийн сонирхол байх л баг. Тэр бол ойлгож байгаа. Гэхдээ л тэгэл өчтөр нэг намын өөрийн хурал цуг байсан улсууд өнөөдөр хоёр өөр нам болцсон ингээд санал аваагаал ингээд өөр юм яриад явж байгаа. Энэ бол тийм зөв биш л дээ. Энэ бол зөв биш. Ер нь цөөхөн Монгол хүчээ нэгтгэж л байх хэрэгтэй. Хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ер нь муудалцсан хоёр хүн ч гэсэн нэг учир зүгөө олцоод ингээд эвлэрэх бол гоё л байдаг үстэй. Тэрүүнтэй ерөнхийдөө бол адилхан шүү дээ. Тэр талаас ингээд яриад явах юм бол би бололцоотой, боломжтой. Энэ бол шал өөр хүмүүс биш. Шал өөр зорилготой хүмүүс биш. Тийм үзэл бодлын хувьд бүгдээрээ л зүүн чиглэлийн нийгмийн хамгаалал гэж ярьдаг, төрийн зохицуулалт гэж ярьдаг тийм ээ. Ард түмний ядарсан хэсгийг илүү хамгаалаа гэж ярьдаг. Ийм л улсууд зорилго нэгтэй ирээднэ өөр нам болчоод санал аваагаал ингэж явж байгаа зүйл шүү дээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журмаар зохицуулдаг. Гэтэл нөгөө яг хуульчлаад өгч болдгоо мó гэдэг ийм асуудлыг бас иргэд тавиад идэг. Энэ дээр таймар байр суурь илэрхийлэх үү? За хуульчилж өглөөч маш ерөнхий л хуульчилж өгөх бах тийм ээ. Энэ бол цэвэр одоо энэ хот гэдэг том айлын өөрийнх нь л одоо шийдэх асуудал. Юун төлөө хот гэдэг айл байгаа вэ? Юун төлөө хурал байгаа вэ? Юун төлөө мундаг эрх мэдэлтэй ямар мөнгөтэй тэр засаг дарга гэдэг хүн байгаа вэ? Энэ бол цэвэр тэр хотын шийдэх асуудал. Шийдэхдээ харин тэр ард түмнийхэн санал дээр тулгуурч тэдний ялангуяа бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн саналуудлыг сонсч их л одоо ухаалаг шийдэх ёстой л асуудал байсан. Авцхуудыг нүүлгэх асуудал дээр ч гэсэн ерөнхий нэг журам гаргаад журмаар бүх зүйлийг зохицуулах гэдэг. Гэтэл нөгөөх нь яг иргэд дээр очихлоор бодит байдал дээр нийцдэггүй юм асуудал олон байна л да. Тэгэлгүй яг тэр чинь ингээд нүүлгэнэ гэдэг ингээд эхлэх юм бол тэр одоо шараадны зах орчинд байгаа чинь одоо нийтдээ 12,000 орчим айл өрх. Тэр одоо тэр захуудтай холбоотойгоор амьдарч байгаа юм байна. Тэнд одоо лангуу турист хүмүүсээс гадна тэднийг дагсан бизнес гэж байна шүү дээ тийм ээ. Хоол унд хийдэг цайны газар, хоолны газар, тэр одоо угаалгын газар, онцлогооны газар тэгэл гэх мэтэр тийм ээ. Тэгээд үзэхээр бол тэрэндээс хоолоо олж иж байгаа 12,000 хүмүүсийн их ашигын асуудал юм байна. Тэрийг өнөөдөр ингээд маш хөндөд тэнд ч ажлын байр байхгүй, энд ч байхгүй болж исэн юм наваач бүр ингээд үүмүүлж яад ингэх юм бол угаасаа Монгол улсын эдийн засаг өнөөдөр хүнд биш шүү дээ. Ийм хүнд байгаа үед ядахта шинээр бүтээж чаддаг хүн бол
энэ нэг болоод амьдралаа аваад яваа хэсгийг нь бол гай болохгүй хүн шиг л холхон байхын зүйтэй гэж би үзээд байна шүү дээ. Баярлалаа. Бидний ярилцлага цагийн хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаагийн зочны дугаарт Улсын их хурлын гишүүн Инх Төвшин оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа.